ингээ явчихвал зогссныхоо юг дараад нь би нэг хойш өгсөн шүү дээ. Жон тасалж байгаа. Жон төмрөж биний хөршөө юу наадтал гаргаад дээш нь амд хөрөх юм. Амдад онцгой гайгүй. Окей. За сэтгүүлчид та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Ардчилсан намын шинжилгээ хөтөлбөрийн залуучууд бид нар өнөөдрийн хэвлэлийн баг хурлыг одоо зарлаад хийх гэж байна. За ямар учиртай вэ гэхээр бид энэ жилийн одоо 3 сараас хойш ардчилсан намын удирдлагуудын үйл ажиллагааг шүүмжилж за ардчилсан намд одоо дотоод ардчил гэж байхгүй боллоо. Нам одоо дүрмийнхэн дагуу ажиллахгүй байна. Эрдэнэ гэдэг дарга одоо дүрмээ баримтлахгүй зөвхөн өөрийн дур зоргоор ажиллаж ардчилсан намыг удирдах байна гэдгийг шүүмжлээд багагүй хугацаа өнгөрлөө. За тэгээ энэ хугацаанд одоо ардчилсан намын дарга Эрдэнэ ямарваа нэгэн шийдвэртэй алхам одоо хийсэнгүү бид нарыг бол шүүх цагдаагаар айлгаж удаатараа одоо цагдаагийн байгууллагад шалгуулахаар хэсэг үгтэй минь холбоотойгоор ингэж шалгуулахаар өгж ийм үйлдэл гаргалаа. Тэгээд бид одоо өнгөрсөн хугацаанд нэлээд олон аймаг дүүргүүдэд ажиллалаа. Намын гишүүд бол одоо биднийг дэмжиж байна. Энэ Эрдэнэ гэдэг хүн бол болохгүй байна. Намын ирээдүйн бол хамгийн бага төвшөндөө хүрлээ гэдэгтэй бол санал нэг байна. За тэгээд хамгийн сүүлд одоо өчигдөр бидний одоо нөхдийг цагдаагийн газар гэж одоо шалгуулахаар дахин одоо ингэж хандсан байна. Тэгээ энэ талаар манай хөдөлгөөний тэргүүн Галин дэв та бүхэнд мэдээлэл өгнө. За. Энэ жоохон намдаад байт юм. За та бүгдтэй энэ өдрийн мэндийг одоо дахин хүргье. Өнгөрсөн хугацаанд ардчилсан намын залуучуудын зүгээс зөвхөн залуучууд гэлтгүй одоо энэ 21 аймаг 9 дүүрэгт ажиллаж байгаа ардчилсан намын олон 100 одоо энэ намын гишүүд энэ улс орныхоо эрх ашигыг боддог энэ ардчилсан намынхаа бас зөв зүйтэй байгаасаа энэ улс оронд хэрэгтэй бодлого хэрэгжүүлээсэй гэж боддог энэ намын гишүүдийн зүгээс манай намын толгойд гарчаад байгаа энэ цөөхөн хэдэн олигарх нөхд байгаа. Одоо гэмт хэрэг одоо авилга тэр олон асуудлаараа барьцаалагдсан. Энэ нөхдүүдийг энэ намыг чөлөөлж өгөө огцор галай болохоор одоо зай болж өгөө гэдэг шаардлагыг бол сүүлийн энэ хагас жилийн хугацаанд тавьж өгч байгаа. Ингэж шаардлага тавих болсон ч олон үндэслэлтэй та бүхэн мэдж байгаа. Тэгээ ингээд намын гишүүд тэмцээд энэ намаа өөрчлөе, энэ Монгол төр шодрогоос бий болгоё гэж тэмцэхээр өөдөөс нэг л зүйл хэлж байгаа шүү дээ Эрдэнэ. Үгэнд орохгүй бол намаасаа хөөгд гэж тулгадаг болсон. Өнгөрсөн жилийн хугацаанд маш олон одоо энэ ардчилсан намын шодрог үзэл бодолтой гишүүд намаасаа Эрдэнэгээс одоо хөөгдсөн. Зарим нь Эрдэнэгээс залхаад өөр намыг сонгох болсон. Тийм учраас л өнөөдрийн хүртэл энэ залуучууд бол шаардлага улам одоо чангаруулж ингэж энэ Эрдэнэг огцор гэдэг хатуу шаардлагыг тавьж явж байгаа. За та бүхэнд бас өмнө мэдээлэл өгж исэн. Бид нар хөдөө аймаг орон нутгуудаар ажиллаад намынхаа гишүүдтэй уулзаад бодлогоо танилцуулаад энэ ардчилсан намаа өөрчлөе гэж явахаар цагдаад өгж дарамтлуулдаг ийм л ажил хийсэн. Өнгөрсөн 6 сарын 4-нд бас биднийг энэ Эрдэнэг огцор шаардлага тавьсны төлөө бас цагдаад өгж дарамтлуулж исэн. Тэгээ өчигдөр бас дахиад цагдаа дуудлаа л да. Ямар үндэслэлээр ихээр энэ 2009 сарын 16-нд хэвлэлд ярилцлага өгсөн юм. Энэ ардчилсан намын 30 жилийн ой болж байна. Нартсан хувьсгалын 30 жилийн ой болж байна. Тэгээ энэ дээр та нар нэг талбай дээр шоу моо хийгээ сүрчгнээд байхын оронд энэ хийсэн бүтээснээ дүгнээч ээ. Энэ өнгөрсөн 30 жил чинь монголчуудын амьдрал өөрчлөгдөж чадсан юм уу? Тэр 92 онд бид нар үндсэн хуулиндаа заагаад тунгаглаад байсан шудраг хүмүүлэг ардсан нийгэм чи өнөөдөр 30 жилийн дараа бий бол цогцлоос чадсан юм уу? Энийгээ дүгнээч гэдэг шаардлага тавьсан энэ ярилцлагаар. Тэгсэн хариуд нь Эрдэнэ намайг цагдаад өгсөн байлээ. Одоо хэвлэлээр үндэслэхүү гүтгэлээ гэж.
Тэгээ бодиттой үннийг ярьсан. Би бол хэлсэн үгээ сая цагтаа дээр ч хэлж гараад ирлээ. Би бол Эрдэнэ болон энэ өнгөрсөн 30 жилд энэ Монголын улс төрийг бохирдуулж, энэ Монгол төрийг самарж, Монголын төрөөр тоглосон, энэ Монголын газар доорх газрын одоо баялагийг цөөхөн хэдэн хүмүүстэй хуваалдаж авч идсэн ч үнэ. Энэ Монгол улсад шударга ёс тогтооно гэж 90 оноос хойш ярьчаад өнөөдрийг хүртэл шударга ёс чинь тогтсонгүй. Хааван тэр хуушуухийн өмнө хүн бүр тэгш хэрэгтэй байна гэж үндсэн хуулийн заасан. Дарга нарт үйлчлдэг нэг шүүх засаглал бий болсон, ард иргэдэд үйлчлдэг нэг шүүх засаглал бий болсон шүү дээ. Тэгээ энэ төрийн хүртэл ингээд хувьчлаад авцсан, тохиролцооны төр бий болгоцсон. Хоёр намын энэ цөөхөн хэдэн нам тамцсан нөхдүүд өнөөдрийг хүртэл тохиролцооны арга барилаар энэ улсыг удирдах байгаа шүү дээ. Аль ч нам нь ялгаагүй ялсан тэгэл нэг хэдэн нөхдүүд ерөнхий сайдыг томилж лээдэг, сангийн яамны сайдыг томилж лээдэг, тэрүүрээ дамжуулаад энэ Монголын амаг төсвийн мөнгийг идэж ууж лээдэг тендер нэрээр. Тэгээ энэ бүгдийг хэлж байгаа. Тэгээ Эрдэнэтэй холбоотой бол олон асуудлыг би ярьсан энэ дээр. Өнгөрсөн хугацаанд Эрдэнэ энэ Монголын төрөөр дамжуулж, ардсан намаар дамжуулж ирэх мэдэл түрээд энэ төсвийн мөнгө олон зүйл дээр бол энэ одоо гэмт хэрэг хийсэ, авилгад холбогдсон. Тэгээ тэр бүгдийг ингээд яриад ил тод шүүмжлэхээр цагдаад өгдөг. Өнөөдөр бид нар бас сая цагдаа дээр мэдээлэл өгчөөл наашаа шууд ирлээ. Тэгээд сая цагдаа дээр ч гэсэн хэлсэн, ер нь бодтой зүйлүүдийг ярьж байгаа. Дахиад би хэвлэл мэдээллийн өмнө гэсэн энэ бүхэндээ ярихад бэлэн байна. Өнөөдөр Эрдэнэ Хандгатын ямаг тэр чигээр навсан үнэн бицтэй. Энэ чи авилгын дээрмийн гэмт хэрэг мөн бицтэй. Энэ хүүхдийн найрамд цуслагын газрыг дээрэмдээ давсан үнэн бицтэй. Энэ чи хулгай биш юм уу? Дахиад энэ урд хүүхдийн парк гэж энэ үндэсний ганц соёл амралтын өрөөл энэ хотод байсан. Тэрний нэг хэсгийг аваад энэ Шонгор таавар гэчээ барьцсан. Одоо тэгээ ардсан намын байр гэж худлаа яриад өөрсдөө хувийн байрыг тэгэл явж байгаа шүү дээ. Энэ бүхэн чинь бас хулгай шүү дээ, тий. Капитал банкны асуудлыг та бүхэн мэдж байгаа. Ахаад тэр Монголын ардсан холбооны залуучууд бас АТГ дээр шалгуулах гал өгцөн энэ хэрэг нь үүсцэл яваа. Ийм олон асуудал байгаа. Гэхдээ бид нар бол өнөөдрийн хүртэл Эрдэнэг сагдаад шалгуулад юм уу эсвэл нэг бүксийн нухах гэсэн илүү зүгээр улс төрийн хувьд дүгнэлт өгж өнөөдрийг хүрсээ. Ардсан намыг удирдах чадахгүй байгаа гэнтэн дүгнэлт өгж өнөөдрийг хүрсэн. Гэтэл энэ нөхөр өөрөө ингээд цагдаа магдаад намынхаа гишүүдийг өгөөд залуучуудаа өгөөд нэг юм овоогүй ажил хийгээд яваад байгаа. Одоо энд та бүгдэд энэ цаасыг харуулъя. Энэ ардсан намын баланкн дээр ардсан намын тамхыг дараад өөрөө гар усыг зурцсан. Тэгээ намынхаа гишүүдийг цагдаад өгдөг ийм л намын дарахтай өнөөдөр байж та ардсан нам. Тэгээ энэ нөхөр юу гэж ярьдаг вүлээ? Их хурлын энэ дээрээс та нар бүгдээрээ төмсгдүүлнэ, гөлөг болно. Ийм л юм ярьдаг хүн. Тэгээ нэг бол намын тамга дарж гишүүдэд асдаг, нэг бол намын тамга дарж гишүүдэд цагдаад өгдөг. Ийм намын дарахтай ардчсан нам байж болох юм уу? Тийм учраас манай намын гишүүд одоо энэ увайгүй энэ одоо мунхаг дарга одоо өтөр дүргэн огцруулаад явуулах хэрэгтэй. Тэгээ би өнөөдөр ямар арилжлага өгч цагдаад ирчээд байна тэгэхээр Эрдэнэг би ингээ хэлсэн юм аа. Өнгөрсөн 30 жилд нам дотроо шантаажлах, гацаа хуулдах ийм улс төр хийж ирсэн гэж хэлсэн. Өнөөдрийн намын дарга болчоод бас ийм улс төрөө хийгээд байна гэдгийг хэлсэн. Энэ үнэн шүү дээ. Эрдэнэ өөрт нь таалагдахгүй бол нам дотроо дандаа л ийм улс төр хийж идэг. Нэг бол шинэ нам байгуулж гараад дахиад улс төр хийж идэг. Та нар Эрдэнэгийн тэр улс төрийн түүх мөх юм судлаад үзээрэй. Гацаадаг, хуйлддаг, шантаажладаг ийм л улс төр байдаг. Өнөөдрийг хүртэл тэрийг хийж яваа. Дахиад энд би энэ гэмт тэргүүдх нь ер нь Эрдэнэг би төмсгдүүлсэн улс төр шиг хэлсэн юм аа. Төмсгдүүлсэн үнэн баггүй юу? Би хаач энийг нотлно. Өөрөө л тэр их хурал дээр бас та нар бүгдээрээ төмсгдүүлнэ. Тэгээ гөлөг болдог гэж яриад байгаа биз дээ. Тэр хүн төмсгдүүлсэн хүн чинь тэр зүйлийг мэдээд ярьж байгаа биз дээ. Тийм биз дээ. Тэгэхээр ийм бодлогогүй зөвхөн ойрын зайны улс төр хийдэг улс төрчөөр ардчсан нам цаашдаа удирдуулад энэ Монгол оронд ч юм уу энэ ардчсан намын гишүүдэд ч юм уу хэрэгтэй зүйл нэгч болохгүй нэ. Өнөөдрийн хүртэл та бүхэн Эрдэнэ улс орны хөгжүүлэх ийм бодлого төлөвлөгөө гаргаж ирж танилцууллаа гэж сонссон уу? Намын дарга болоод одоо 17 оноос хойш бараг 3 дахь жилдээ ажиллаж байна. Огт сонсогдоогүй тийм. Намаа шинжилж гин гэж худлаа яриад ийдэг. Яг үндэ ардсан намыг самраад дуусч байгаа.
Ардчилсан нам өнөөдөр 2 хуваагдсан. Ардчилсан намаас шинэ нам гэдээ тасраад байгуулагдсан. Ардчилсан намын их хурлын бүлэг тарсан. Ардчилсан намын гишүүд намынхаа удирдлагын буруу үйл ажиллагаанаас болж өдрөөс өдөрт одоо бас итгэлээ алдаж дэмжлэгийн суларж байгаа. Ийм л байдалтай байгаа. Энэ үннийг хэлж байгаа. Тийм учраас Эрдэнэ одоо бидэрт бол одоо зөвхөн тантай зуралдаад ингээд нэг цаг хугацаа алдаад байхдаа бас сонирхол алга байна. Та энэ ардчилсан намын удирдлагаас нэгдүгээр хурдан буу. Хоёрдугаарт энэ чаддаг хүмүүс нь төлөвлөгөөтэй, зорилготой энэ бас нэг улс оронд юм хийчих гэсэн хүмүүс нь ардчилсан намаа удирдаад энэ гишүүд дэмжигчтэй ийм нэгдлийг хангаад энэ сонгуульд өгч байгаа үед бас энэ намаа удирдаа сонгуульд орох хэрэгтэй байна. Тийм учраас энэ цагдаа магдийнхаа юмыг одоо зогсоогоод юу яах хэрэгтэй? Намын удирдлагаас хурдан буух хэрэгтэй. Хоёрдугаарт хэвлэл цагдаагаар бити ингэж яваад бай. Одоо ер нь хэн нүний хэн худлаа яриад байгааг одоо энэ арт олон нийт бол ялгадаг болсон шүү дээ. Тэгэхээр та одоо ингэж цагдаад өгөөд явж байхаар уг нь бид нар биш та цагдаа шалгуулаад зогсож явах хэрэгтэй хүн шүү. Бидний байр солигчдод юм. Тийм учраас та энэ цагдаад өгж явахаар энд ирээд бидэртээ энэ аллаа асуудлаараа мэтгэлцээ. Ардчилсан нам шинжлэгдсэн юм уу юм уу? Та төмсгдүүлсэн уус төрч муу юм уу үгүй юм уу? Бид нар гэмт хэрэгтэй юм уу? Та гэмт хэрэгтэй юм уу? Тийм учраас энэ ардчилсан намын дарга Эрдэнэг энэ хүнийг Эрдэнэг бид нар одоо хаалц мэтгэлцээнд урьж байгаа. Яг энэ зааланд 7 хоногийн дараа буюу 7 хоногийн дараа 30-ны өдрөө тий 30-ны өдрөө 11 цаг 30 минутанд энэ зааланд хаалц мэтгэлцье. Намын дарга Эрдэнэ. Тий хэвлэлийнхэн та бүхэн бас энд нээлттэй ярьж оролцож энийг сурвалжлаарай. Энэ ардчилсан нам шинжлэгдсэн юм уу шинжлэгдээгүй юм уу? Та төмсгдүүлсэн ус төрч муу юм уу биш юм уу? Бид нар цагдаа дээр шалгуулах ёстой өнөө та цагдаа дээр шалгуулах ёстой өнөө гэдэг энэ гурван асуудлаар Эрдэнэ таныг хаалц мэтгэлцээнд урьж байна. Дуудаж байна. Тэгээ 7 хоногийн дараа яг энэ цагтаа энэ зааландаа хаалц мэтгэлцье. Энэ гурван асуудлаар. Намынхаа гишүүдийн өмнө, энэ Монголын ард түмний өмнө, нийгмийн өмнө ил тод гэж та бүхний таныг одоо хаалц мэтгэлцээнд урьж байна. За ингээд 7 хоногийн дараа бид бүхэн яг эндээ ингээд нотлох баримт бүхмаа цуглуулаад зогсож явах болно. Таныг бас тэр бүх зүйл аваад ирээч гэж урьж байна. Ингээд хэвлэлийн баг хуралд хүрэлцэн ирсэн та бүгдтэй баярлалаа. Асуудал тодруулах зүйл байвал нэмж хариулъя. Цагийн асуудалтай холбоотой тийм төсөв мөс үед яригдж шүү дээ. Одоо төсөв яригдсан саард чигсаалтын асуудал яригдсан. Бас та нарын хөстөл хөтлөж үзсэн арай өөр зүйл ярих болов гэж бодож байна. Тийм бодлоос нэг найд мэдээлэл байршуулж ирэх боломж байна. За одоо үндсэн хуулийн асуудал дээр бол бид өмнө бас байр суурь илэрхийлж байсан. Одоо төсөв дээр ч хүртэл саарл жигсаалт гэдэг олон асуудал байгаа. Гэхдээ бид нар нэг зүйлийг урдаа тавьж яриад байгаа. Энэ бүгдийг ярихаас өмнө улс төрийн намуудын удирдах байгаа хүмүүс, засгийн эрх барьж байгаа хүмүүс ингээд өөрсдөө хэл ахуулын асуудалд холбогдоод төмсгдүүлчихээр ерөөсөө тийм нэг зөв гэдэг юм уу зүйл огт хийхгүй байгаа. Төсөв чи одоо ер нь тэгэл тохиролцооны л асуудал болж хувирсан шүү дээ. Энэ их хурлын гишүүдийн, их хурлд байгаа нөлөө бүхий энэ нам доторх бүлэглэлүүдийн ийм тохиролцоогоор л хийгддэг болцсон. Засгийн газар сангийн амнаас төсөв өргөн барайл ороод ирдэг. Тэгэл нөгөө их хурлын гишүүд нь тойроглуугаа нөгөө том компани төлөөд сууж байгаа их хурлын гишүүд чинь хуваагалж эргээл ингээл буцаад ийм л асуудал болж хувирсан. Тэгэхээр ардчилсан намын удирдлагыг ч юм уу би ардын намын тухай бас сайн ингээд ардчилсан нам уу гэхгүй байгаа. Аль нь бохирдсон. Гэхдээ бид нар ардын намын удирдлагууд арих гэсэн өөрийнхөө намыг цэвэрлээд өөрчлөсний дараа бол ардын намтай ярих зүйл олон байгаа. Тийм учраас эхлээд энэ намын толгойд байгаа өнгөрсөн 30 жилийн хугацаанд ч би энэ 3 жилийн тухай яриаггүй. 30 жилийн хугацаанд энэ төр засаг барихтаа энэ Монголын төрөөр тоглоод дууссан хүмүүсээ эхлээд энэ улс төрөөсөө гаргаж цэвэрлэе. Тэрний дараа тэр одоо төрөө зөв удирдах энэ улс орноо хөгжүүлэх тэр тухайн асуудлуудаа ярья гэсэн ийм шат дараатай явж байгаа шүү гэдэг л. За өөр асуудал байна уу? За баярлалаа.